Галморин жилийн сар шинийн босгон дээр Хинтээ аймгийн Баян мөхсмийн Баян булаг багийн малчин Ариа базрын Баяр магнаа Чулуун бадрын шүрэн цэцэг нар улсын урах малчин цол хүртлээ. Энэ бол тэдний малаж авахын салбарт тасралтгүй хөдөлмөрлсөн 30 гаруй жилийн үр дүн юм. Чингис хааны унган дэнж 7 хонхорхойтой тэрэл нутгаас Ариа базрын Баяр магнаа хэмээх малч хүний амьдралын чимэг хэлжээ. Дундговын дэрэн сумын уугуул тэрээр удам тамцсан 3 дахь үеийн уяач. 6 дахь ангиа төгсөөдөл аавынхаа адил морин дэлтээр хиймраа сэргэн хэмээн сургуулиасаа гарч хөдөг зөрсөн 10 хүүхэдтэй айлын отхон хүү өнөөдөр улсын авраг малчин боллоо. 1999 оны тэрнийгэн зуд турхантай жил отроор нүүдэглэн ирж ээлөө өгсөн хан Хинтийн дэнжид тулгаа туснаас хойш даруй 30-аад жил өнгөрчээ. Баян мөхсмийн Баян булаг багийн инэл бэлчээрт тэрээр хамижлын олж үр хүүхдээ өсгөн аж төрж байна. За баян мөнгөтарх сайхан үлжиж байна уу та? Сайхан байна. Сайн явж ирв. За дарга. За сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. За ингээд айлчлан ирж байгаа 17 дугаар жарны хүрээр дараг чимээх Галморин жилийн босгон дээр Монгол улсын авраг малчнаар бас олон сайхан малчид тодорсны дотор бол манай Хинтээ аймгийн Баян мөхсмийн Баян булаг багийн хариат малчин Ариа базрын Баяр магнаа маань бас Монгол улсын засгийн газрын шийдвэрээр Монгол улсын авраг малчин хэмээх энэ хүндтэй цолыг хүртэж байгаа. Тэм учраас одоо бид бүхэн энэ Монгол улсын засгийн газрын шагналыг бас гардуулж өгье. За ингээд Монгол улсын засгийн газрын өргөмжлөл Хинтээ аймгийн Баян мөхсмийн Баян булаг багийн малчин Ариа базрын Баяр магнаа танд үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа доктортой эрхлэн эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөв. Эрдэнэт мал сургийн тань буян гişиг аривжин дэлгэрч байх болтугай. Монгол улсын ерөнхий сайд Гомжовын зандан шатрах хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Мягмар сүрэнгийн Бадам сүрэн гэсэн энэхүү өргөмжлөлийг гардуулж өгье. За баяр хүргэе. За баярлалаа.
За. Баярлалаа. За мөн одоо Монгол Улсын аварга малчин хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг бол гэр бүлд нь одоо хамт олгодог. Ягаад гэвэл малчны хөдөлмөр гэдэг бол одоо хамтын хөдөлмөр байдаг. За танд баяр хүргэе. За улсын аварга малчны улаан тууцыг зүүж өгье. За гэргийн Томик. Амтэр хөө. Мөн одоо гэрээ. Тэгтээ гэрээ то Монгол Улсын засгийн газрын Могдо Чингис хааны удам мөксө тэнгэрлэг язгуур салай далай цэцэн хан аймгийн зоригт байсан хөшөөдөг алтан гадас хөдөлмөрийн гавьяаны улаан төгөгийн одонд хангийн тиулийн аймгийн маян мөнхө сумын баян булгын бригадын уяач баярмагнагийн уйсаа Тэрээр 3 дахь үеийн удам залгсан уяач. Түүний аав Ариа Басаргай Дундгов аймагта азраг их насаар сайн нааддаг аймгийн алдарт уяач хүн байлаа. 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншигт бар үрээгээ аригдуулж ясан аавынхаа морь их эрдмийг өвлөн авчээ. 2006 онд ГАЗ 24 машинаар арилжиж авсан машин хул азраг нь түүний адууны цэцэг сэлбэхэд томнолоо үзүүлсэн гэдэг. Улмаар өөрийн унган адуу болох зул цэцмийн хонгор үрээн төрийн наадамд айрагдаж Төв аймгийн 90 жилийн ой Баян хонгорын даншигт амжилт үзүүлсэн нь уяач хүний хувьд хамгийн том бахархал байв. Төрийн наадамд данстай адуу гэдэг их өөр байдгийн билээ хэмээх аврагын үгэнд өөрийнх нь тамхтай адуу улсад хурдлахыг хараад төрсөн чин сэтгэлийн баярын үг байлаа. Багасаа 4-5 настай байхаас л морь ундсан. Уралдаж явахдаа би томтой өөхөд 2 жил морь унаал хасагдцсан. Тэгээд их ч олон айраг төрөө өлж чадаагүй. Тэгээд уйснаас хойш л олон айраг төрөө авлаа да. Алтар хайрмөр энэ бормор хонгор азар хоёр одоо суманд айрагдад төрүүлсэн морд байна да. Миний энэ хоёр халдсан мөр нэг эцгийн мордгүй. Тэгээд их өөртөө. Тэгээд зөвдлийнх нь урд хөл хоёулаа цагаан. Адууны буян хишиг атгаж явдаг зөвдлийн урд хөл цагаан адуу. Адуу сүрэгт байхад сайн гэж одоо дээдсүүл ярьдаг байсан. Хоёр халдсан мөрөө сайхан хадгалаад наадам юунд гангараад наадам цагаан сараар унаад өөрхөн номхон ч мордгүй. Энэ хоёр халдсан мөр нараа бага морд. Энэ хоёр бас эцэг нэгтэй мордгүй. Энэ уйдаг мордоо. Энэ хоёр халдсан энэ уйдаг мордгүй. Энэ халдсан мөр нь хоёр сумын нааданд дайрагдсан мөр. Цаад халдсан мөр нь болохоор битүү мөрөө одоо л уйж үзэх гээл эдлээд. Миний бор мөр нэг 17-8 медальтай. 18 медальтай мордоо. Сумын ойд дайрагдсан. Аймгийн бүсэд дайрагдлаа. Багсаг нааданд олон төрүүлсэ авааны дахлаг.
Миний хонгор азраг суманд 2 амаа үзүүц азраггүй. Дорногов аймгийн Айраг сумын Нанжил Сурангийн Батэрдэн гэдэг хүний хурдан загал азрагны төл. Ийм азраг байгаа. Одоо 11 настай өнөө 12 та болж байгаа азрагтай. Малмаллах арга барилдаа тэрээр ямагт аж ахуйч талаас нь ханцаар ирсэн. Баян суманда анх удаа 12 адууны багтаамжтай жүжиг барьж өвөлжилтийн бэлтгэлээ хангахад онцгой анхаардаг байна. 2023 оны хатуу зуднаар богомолоо дунд говь руу оторлож, бодомолоо дулаанх шанд тэжээж малын хорогдол багтаа гарчээ. Одоо ингээд 23 онд манай чинь энэ авь чинь ер нь бол бараг малгүй болж байгаа байхгүй. Ер нь бол бараг готоо хараагүй шат. Эдийн үйлчлэл юм л да. Тэгэхэд бол одоо магнах шүрэг сойрын хувьд бол яг ингээд өөрсдөө жуулахгүй тэгэл хамаатан садан гэсэн ах トゥ нар нь бүгд л ирээд ирэх тэрээр тэгж налцуулж байгаа байхгүй. Малын зөөж өгсөн юм баггүй. Том машинаар дотроор явхад. Тэгэхээр чинь айгүй хөдөлмөрч одоо тэг чинь магнах тэнд одоо малтайгаа үлдээл тэнд байж ах чинь одоо тэг шүрэг чи энд хэдэн юмад ижсэн. Өдөр шөнөгөл ингээд орж гараад тэжээлээ зураад ингэж болж байна. Яваадаж цаг цагаар. Тэгээ одоо төмбөж ах маань байна. Одоо шинэ мянгат малчин болсон. Одоо манай багийн Энэ төмөр сугар гэдэг энэ улаан дэлтэй залуу. Энэ жил мянгат болоод байгаа юм. Тэгээ энэ айхтар гамшигын ард дээр бас мянгат малчин болно гэдэг бол бас манай энэ хавьд бол бас хөдөлмөрч мундаг залуу. Сайхан алдар цолыг хүртээд өнөөдөр маш их баярлж байна. Сайхан шагнал байдгийн байна. Одоо тэгээд бас багасаа мал дагсных энэ сайхан цолыг бас нэг авчихвал зүгээр юм да, бас нэг өр хөөхтөд бас гоё л бахтаал гэж бодож ирсэн. Тэгээд өнөөдөр авчиад байж байна. Сайхан байна. Их баярлж байна. За сум аймаг улстай үнэлүүлэн гэдэг нь маш гоё мэдрэмжтэй. Энэ сайхан шагналыг авсанд маш их баярлж байна. Сайхан шагналыг авахд бас хамтын хөдөлмөр байх нь тодорхой. Тэгээ хандаа одоо их баярлж явдаг та. Одоо сум орон нутгийн удирдлагууд манай багийн дарга энд сууж байна. Манай бүлийн дарга гэж энэ хүн байна. Эрдэнэ улд гэж багийн дарга Батбаатар энэ улсуудаа бас их баярлж явдаг сум орон нутгийн удирдлагууд байна. Тухал сайхан улсуудын хүч хөдөлмөрөөр хүчээр одоо энэ сайхан алдар нарыг авсантаа их баяртай байна да. За одоо 6-7 малчин авч бүгдийг малжуулаад гаргасан. Тэгээд энэ сумынхаа 90 жилийн горов тэр одоо мөнгө төгрөг ханд дуулаагүй 90 охин төлөг өгөөд тэгээ 3 багийн хөдөөний 3 багтай манай баян мөхсөмч 3 баг дээр нь 30 малаар нь малжуулах төсөл маягтай. Тэгээд нэг айл хамгийн мал цуутай айлда 1 жил маллуулаад төлийг өгөөл дараагийн айлд өгөх тийм ханд өгч байлаа. Манаач хөөд байхгүй. Одоо энэ жил болсон. Аюул ноёш ялна гэдэг. Тий. Айл гэрийн амжилт. Тэр дундаа авраг малчны амжилтын нөгөө талд гэргийн шүрэн цэцгийн хөдөлмөр ихээ. Сүүс айлын саруудад 200 гаруй мас сааж цагаан идэ бэлтгэн орон нутгатаа борлуулна. Мөн тэдний 4 хүүхэд малын цахад өсөж аав ээжийнхээ ажлыг нугалж байна. Өнөөдрийн сэтгэл одоо сайхан байна уу? Аав ээж хоёр маань улсын авраг малчин болж байна. Удам дамжсан малчин хүмүүс. 2 дугаар ангиас эхэлж наад мэмэр онсон доо. Тэгээд 6 дугарын хүртэл онсон. Одоо аавыгаа дагаад морь уйж ил байна.
багасаага наатанд мөр харигдуулжлаа. Тэ онондоо манайх ч гүүгээ ярьдаг болохоор манай ононууд бас ярьцсан гайгүй амха. Нэг үрээ мөрөнөдөө сургнаа сургана. Дүүтэйгээ нийлээл дүүтэйгээ хэлбэт. Аавчтай тос нэмэр болол. За ээжлээ бид хэдийг юм хийж сор юухан чи хийгээ сорвол их эрдэмшүүлгээд цагтдаг штэ ер нь. Аавч хоёр маань тэгээд хэл хөдөлмөрч хүмүүс юм уу л гэж боддог штэ аавч. Тийм ч утгаараа өнөөдөр улсын авраг болж байгаа юм болоо. Бисээ 25 онд сургуулиуд өгсөн. Малын эмч мэрэгчлээ. Одоо орон нутгатаа л ажиллах төлөвлөгөөтэй л штэ. Сая ерөнхий шалгалтаа өгөөд тэнц одоо тусгай шалгалтаа өгчөөл орон нутгатаа л ажиллах. Малын эмч болох сонирхол юу? Багасаа их моринд хайртай дуртай. Моргонд хүүхэд байсан. Тэр ерөнхийдөө уяач болох хүсэл мөрөөдөлтэй. Тэр сонирхолтой хөтлөгдөөл малын эмч болсон. Унаг сарваанууд сахуурлаа ханаа дүрлэхт ямар юм тариагаа их мэдж байна. Тэгэл эмчлэл явдаг да. За ингээд миний энэ сайхан үнэтэй шагнал төрийн сайхан шагналыг хүндтгэж ах トゥ нар найз нөхөд хүрэлцэн ирсэн байна. Энэ миний дээрээс хоёр дахь ахын маань хүү Дундгуй аймгаас ирлээ. Дэрэн сумаас. За энэ хүн болохоор сая өвжирвөө. Сая өвжирлээ. Дундгуйн өндөр шилийн улсын авраг малчин Дашчамс гэдэг хүн байна. Сая өвжирвөө. Дундгуй аймгийн 3 сайхан сумын улсын авраг малчин Алтан гэрлийн бараахас ар халахын алдарт наймаачин аймгийн алдарт уяач. Аймгийн алдарт уяач. Манай найз бас. За энэ хүн сайхан өвлж гэнэ үү та? сайхан байна. Сайхан өвлж гэнэ үү? Сая өвжирвөө. Сая өвжирлээ. Дундгуй аймгийн Онцтой өвчөсдөг юм байна. онцтой өрч ослоггүй мандаа мөнгчлөн гэдэг найз маань ирсэн байна. Сайхан өвлж. Сайхан байна. Сайхан өвлж сая өвжирвөө. Өвжирлээ. За манай цэргийн онжив 032 түнд таруул далпаасан бит хоёр. Нэг сайхан найз маань хүрэлцэн ирсэн байна гэр бүлтэйгээ. За сая өвжирсэн сайхан аварж байна уу? Өвлжж байна уу? За энэ миний гэр бүлийн найз бас манай найз Дорногов аймгийн Алтангүй Айраг сумаас гэр бүлээрээ ирсэн байна. За сая өвжирвөө найз. Цэргийн онжив манай хамаатан Дундгуй аймгийн өндөр шил сумын Мянгат малчин аймгийн авраг малчин Утганбаатар гэж гэр бүлээрээ ирсэн байна. За ийшээ. За сая өвжирвөө та. Хэнтэй аймгийн Баян хотг сумын Оюнбаатар гэж миний хураах гэр бүлээрээ ирсэн байна. Бас энэ зүүн талд манай адуу мал дотроор гарахад бас л их тус нэмэр болдог сайхан ах хураах маань ирсэн байна. За сая өвжирвөө та. Манай хадам аавын дүү баярлаа. За сая өвжирвөө та. Сайхан өвлж байна. За энэ хүн болохоор манай хадам аавын бас дүүн Хэнтэй аймгийн Боргондор сумаас гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн байна. За сая өвжирвөө сайхан өвлж байна уу? Сайхан өвлж байна. Монгол улсын алдарт уяач Сэлхэгийн Бямбсуран дөрвөн үеэрээ төрийн наадамд мөр аригдуулсан мундаг тийм амжилттай эзэн байгаа юм. Алтан унагны эзэн аймгийн авраг малчин улсын алдарт уяач ийм хүн гэр бүлээрээ хүрэлцэн ирлээ одоо. Монгол улсын авраг малчин болсонд нь туйлынхөө ирэлж байна. Тэгээ өшөө цаашаа бүр хошоо авраг болох болтойгоо гэж сайхан ерөө
ажил хөдөлмөрч манай дөө сайн хөө. Ажил дээр дөө байгаа юм да. За өнөөдөр бас найз маань сайхан гал мөрөн жилийнхаа босгон дээр сайхан улсын аврах болж байгаа нь баяр хүргэж байна. Тэгээ найзуудтай баяр хүргэхээр гэрүүлээрээ хөрөлцөн ирээд байна. Тэгээ бас газраас олон сайхан найз нөхдөд ирсэн байна. Өнөөдөр бас нараад гэсэн сайхан өдөр байна. Тэгээд найзд нэг олон мөхөндөр амжилт хүсье яриа. Найздаа одоо бас баярлалгүй яах вэ? Улсын аврах гэж мундаг эрхэм цолыг авцсан. Манай ажиж хөдөлмөрч найз одоо тэгээд. Одоо ячин танилцаад бас ичнээгээ чичнээ жилийн өмнө танилцсан байсан гэдэг. Танилцаад бас нэг 6-7 жил болж байгаа юм даа. Мундаг ажилтаа хөдөлмөрчтэй байна гэж. Тэр ахыхайн сайхан шагналын үнд нь хүндэтгэл үзүүлэх гээд ирчээд байна ингээд. Найз нөхөд энэ усууд бүгдээрээ л ирсэн маань сайхан байна уу. Тэгэл байж байна да. Ахих ширтээ ингээд улсын аврах болсонд нь баяр хүргэе тэгээ цаашд нь хана ажилд нь өндрөөс өндөрлө амжилт хүсье даа. Өшөө сайхан амжилттай ахиулаарай л гэж хүсье ирээдөө. Тэгэл бүхэл юмс дэлгэр дүүрэл авч тахихаа. Хүнтэй найрсаг харьцсан хөдөлмөрч тэгэл бүхэл юмд үлгэр дурал бидний үлгэр дурал жишээ авдаг хүн манай ах шүү дээ одоо. Сайхан шүү дээ. Одоо ингээд одоо олонтой явж байгаа одоо ингээд мэдгэж байгаа алс солоос газараас л осууд ирсэн байна. Бүхэл найзууд нэрсэн сайхан байна. Ууд нь одоо энэ баян мөнгө сүмийн хүн л дээ. Тэгээ энэ өвөл хүүхдүүдтэй гүрээ очиж хотод өвлж өгдөг. Тэгээд урж өдөр шөнө ирлээ. Хүүхдүүдтэй одоо их сайхан аврах таврах хөдөлмөрч ийг нь үнэлж одоо засаг төр шагнасан юунд нь одоо ирлгүй яах вэ гэдэл хурц ирлээ. За хүүнүүдтэй л одоо ахиад өвшүүл одоо тэр хошин аврах маврагын л болоорой л гэж өрөөждөө эрүүл инг сайн сайхан яваарай л гэж. Буюу тий зээхэн хүргэн хоёрт одоо баяр л хүргэе. Эмээ хязгааргүй их баяр илж байна хүнээртаа. Уулын ч одоо мөн ч их ажил хийж мөн ч их хөдөлмөрлөдөг хоёр шүү дээ манай хоёр. Хэдэн хүүхэд энэ төр бол одоо аргагүй сайхан хөдөлмөр хийж сурсан жаалууд нь тэр. За одоо мундаг сайхан ажилч малд их хайртай ямар сайндаа манай ажаа энэ наадамд явахгүй. Тэгээ урд ч одоо та адил олон машин тэрэг байхгүй тэгэл нийлээд л нэг трактораар л наадмынхаа хоол ундны малыг аваа явна. Тэгэл яасан чинь шүүн гэрэл тусгаал уяачт нь явахгүй тэгэл нэг хоолныхаа юуг дайгаа явуулчих гээл нэг харанхуй хурааж байгаа нэг хонь байсан чил магнаа жоохоо тэгсэн чил тэнд үсрээл явчихдаг. Энэ яана уу гэсэн чинь өөрийнх нь нөгөө хайртай хоньыг бариад авсан. Тий. Тэгсэн тэгэл уйлтсан л байдгийн тэгсэн чил ажаа ваа зойлог гэж одоо 50 наатайгаа нэгийгээ уйлуулж угаад наадамд яаж явах вэ гээл тэгэл нөгөөхийн тавьчаал дахиад нэг хонь бариа явсан. Ер нь малд их хайртай. Жоохноос бол тийм малч тийм хөөхд байсан. Тэгэл одоо тэр л ухаанаараа л өдөө зэрэг төрлөө дээ миний тий. Сайхан алтай цолыг хүртсэн хүргэн баяр магнаа чи цог нартай эрүүл сайн сайхныг өрөө юуссан 9 сарын сэтгэлэн бүрдэж орон нутагтаа хийг бүтээн дараа одоо бас нэр аргалтраад хөдөлмөрийн баахар болохын үзээтэй сайхан өрөөлөг өргөе. Одоо хүн чинь хөдөлмөрлж ажил одоо ийм сайхан албан тушаалтай учраас одоо энэ ирчээ буургалгүй ийм сайн боц одоо ингээд хөдөлмөрийн баатар болцоогоорой гэсэн өрөөл тавья. Тэгээд аав ээж хоёр нь хоёр хүүдээ зөвхөн бэлгээ татуулж байна. Тэгээд энэ хөвдөө бас яг юм хэлэх гэхлээр тулдаг болчихсон байх шүү. За баяр хүргэе. За ээж за баярлалаа.
Нарны доллохтой газар дээр хитэн малаал гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан цагийн үерт төрхөн олдож ивдрээгүй садиг түүхэл балж өвгдийнхээ нутаг дээр эзэн суусан. Шигшиг дарсан тоонондоо утаавалсан хадагтай ширмэл тойрволго дээрэн азийн дөрвөн бэрхтээ дайхаа дуухад цоожгүй айлбарчин данайх дайнд ганцхан цуурахгүй сэтгэл балчин таних. Батгоон голсон инхөөсөл чам туйлн бороохгүй аваагаан тайж далдан өөнтөж хорвоод гомдол хууран татаж тайтгарн өөрөн өөртөөгөн ярьж орчлонгийн эдрийг хайрна. Манай ээж аав хоёрын медалууд байна. Манай авч Ахмад дайчин хүн байсан. Манай ээж 10 хүүхэд төрүүлсэн. 1-2 дугаар одон. Тэгээ манай аавын медалнууд энэ чинь Ахмад дайчин байсан. Тэгэл энэс доош бид хоёрын медаль байна да. Манай эхнэр 4 хүүхэдтэй 2 дугаар одонтой. Аймгийн алдартай миний тэмдэг байна. Энэ аймгийн аваргынх байна. Энэ хоёр. Энэ болохоор Алтан унганы Монголын радио телевизийн алтан төлөв медаль байна. Уяачтай холбооны уяачийн алдар одон байна. Тэмдэг улаан загалмай алтан гишүүн бит хоёр ч хоёулаа. Монголын улаан загалмай алтан гишүүн нөгөө юунуудад нь байнга явна. Хөлийн төлөө гэсэн тэмдэг байна. Миний цэрэгт байсан шагнал маань. За тэгээ мордны медаль сайхан байна да. Аймаг бүсээс аймгийн бүс аймгаас сум орон нутгаас авсан медалууд да. 17 онд аймгийн алдарт уяач болж байлаа. 13 онд улсад залуу хонгороор харигдуулж байлаа. Манай онгон цул цусмын хонгор гэж. За ингээм манай хоёр хүү ийм хазаар сүлжиж хийдэг. Нэг нь одоо нодон төгссөн оюутан төгссөн. Нэг нь одоо 9 дугаар ангийн хүү. Нөгөөрэн тэгээд хийд зарна өөрснөө хэрэглэн. Ийм дан сүлжмэл, дан сураар суран сүлжмэл ийм хазаар. Энэ тогроогийн хүртэл ихэд сампин маягтай зангидаад хийсэн. Ийм хазаар уралдаг хоёр залуутай хоёр хүү байна да. Хазаарын өлгүүр мөр энтрэг манай нэг дүү сая дэлхийн аварга сэлбэрчин болсон нэг залуу. Одоо миний төрсөн ахын хүү байгаа. Энэ оюутан байхдаа сэлж байсан. Энэ гүнгэрва бурхны юу энэ жаз маасыг тэр оюутан байхдаа л 1-р курсын оюутан байхдаа л ингэж сэлж байсан. Энэ морийг төгссөн хойно Азийн аварга сэлбэрчин болоод ирэхэд нь ядуугаар мэлаасан чинь энийг бэлгийн хариуд надад тэр үед манай нэг зээр дөмөр байсан. Тэрний зургийг харж байгаад өөрөө эвшээгээгүй байсан. Тэгээд өөрөө эвшээж байгаа толгой яагаад би энэ дээр нь тэгээд энийг над бэлгэн төгчөөс надад тэр вискиний 50 байна. Энэ дүүгийн сэлс. Энэ ширээг бас сэлж өгсөн. Мөнх туул гэж. Дөрждөн бай мөнх туул гэж манай дүү. Морон залуу байдаг. Сургуулийн хүүхэд байхдаа нэг ерөөсөл хүүхэд байхын л уран. Манайханд бас нэг тийм уран удам байх шиг байгаамаа. Энийг сэлж өгчээсэн. Манайхын гэрээг шинээр барих гээд. Тэгээд нөгөө мод зороод хийчдэг шүү дээ. Тэгэд энэ нь одоо бас нэг урлагийн бүтээл байгаа үст. Энэ айл хэдэн он хүртэл байна уу тэрнтэй цугал байх хэдэн одоо хоёроос. Адууны буян хишгэн сүүлэнтэй ингэж байдаг. Тэгээ хүнд өгс адуунуудынхаа сүүлийг ингээ аваал энтэй жигтгэн данц өгдөг. Дээр үе уламжлалт одоо малынхан буйныг
чөлдөж байгаа гэдэг утгаараа л тэгэж өгдөг. Орой болгоног тэрэн 3 тоолуудад дон үлээж байхад өвчин зовлон ирдэг. Малын өвчин, хүний өвчин зовлон ирдэг. Орой болгон тэрэн 3 тоолууд үлээх хэрэгтэй. Зарлаг гараад Чингис хааны хөргийг айл болгон цаал гэсэн тийм зарлаг гараад тэгээд манай сумын захаа юм Чингис хааны хөрг манай сумд хамгийн анх манайд өгч байсан. Тэр нь болохоор нөгөө манай аймгийн аварга малчин болоод тэгээд дарга нараа би захиргааныхан гөрж бас гэртээ хайлаад тэгэхэд манай сумын засаг дарганаад гардуулж өгч. За хамгийн анхныхаа Чингис хааныхаа хөргийг танайд өглөө гэж тэгж байсан. За энэ Монголын радио телевизийн Алтан телевизэн болж байлаа. Энэ 23 онд аймгийн аварга малчинтайгаа цуг болж байсан. Тэгээд энэ сайхан шагнал авч байлаа. Баяртай байна бас. Одоо ер нь Монгол төрсөндөө бахархаж явдаг шүү дээ. Монгол хүн бол их л азтай улс од шүү дээ. Ийм сайхан нутаг орныг эзэмшээд ингээд явж байна. Монгол хүн бол одоо чөлөөтэй амьдарч байна шүү дээ. Тэгээ малчин хүн бол одоо сайхан байна. Энэгээр л бахархаж явдаг юм та.